За нэг хүн ба хоёр ертөнц. Хязгааргүй эзэнт хөрөнгө сэдвээр та бүхэнд өнөөдрийн энэ их агуу эзэнт хөрний 3 дугаар их хаан хувьлааны талаар та бүхэнд танилцуулах гэж байна. Дэлхийн түвшинд хамгийн өргөн нутаг дэвсгэрт 2 хүн эзэнт хөрөнгөний захирагч бол Чингис хааны ач хүү Хувлаа юм. Гэвч тэр зөвхөн байлдан дагуулт байсан уу? Үгүй ээ. Харин тэр соёл иргэншлийг хамгаалж шашныг твцсэн дэлхийн худалдааны нэгтгэж нэгэн бөгөөд түүний нэрч өнөөдөр дурсагдж байна. Өнөөдрийн видеонд бид Хувлааны амьдрал, засаглал, байлдан дагуулалт, соёлын бодлого болон түүний хойч үедээ үлдээсэн үеийг бүрэн дүрсэлж, энэ бол зөвхөн нэгэн дайнчны биш, нэгэн соёл иргэншлийн баригчийн тухайн өгүүлэх юм. Ингээд бичлэгэндээ орцгоё. Хувлаан нь 1215 оны 9-р сарын 23-нд Монгол нутагт төрсөн бөгөөд Чингис хааны хүү Толгойн болон Сорогтон бэхийн 2 дахь хүү байлаа. Эхийнхэн төлөө туйлын их байсан. Сорогтон бэх нь хожим олон судлаачдаар дундад сууны хамгийн ухаалаг эмэгтэй хэмээн тодорхойлогддог болно. Тэрбээр хүүхдүүддээ зөвхөн Монгол соёлоор биш, харин Хятадын сонгодог боловсрол, буддын шашин, христийн сургаалаар олон тийшин тэлэн хүмүүжүүлсэн гэж үздэг. Хувлаан залуу наснаас нүүдлийн хэм маяг болон хоцорын иргэдийг хооронд тэнцвэр яаж байсан ба түүнийг ах дүүсийнхээ дундаас ялгарах гол шинж болсон юм. Бага наснаасаа агнуур тулааны урлаг сурсан боловч эсгийнхээ зүгээс Хятадын мэргэн хөнөөлөлгүүдтэй уулзаж тэднийх нь ам мэдлэг шимэн авч байлаа. Энэ хоёрдмол хүмүүжил байлаа. Хувлаан дараачийн бүхий шийдвэрт тугсагдсан бөгөөд 1236 онд Хувлаа хаан 21 настай агуу өвөг Чингис хаанаас мартны дараа Монголын нутаг Хяньян мужийн нэг хэсгийг Хувлаад хуваарлаж гэвч залуу ноён тэнд шууд ирэхгүй, харин Хятадын захирагчдын ажиглаж байсан ухаалгаар арилцаж нутгийн нэтгэлийг аль болох хохирлог болгох замаар удирдах явсан нь тэрхэн цагаас түүний засаглалын онцлог болж эхэлсэн юм. Чингис хааны дараа Монголын их хаадын цаашил ёсоор хаан ширгийг өгөөд дараа нь гүйг мөнх хаан залгамжилжээ. 1251 онд мөнх хаан Хувлаан ах их хаан болсноор Хувлаангарт илүү их мэдэл шилжсэн юм. Мөнх хаан Хувлааг Хятадын нутаг дэвсгэрийг захирах томоохон үгээр хариуцлага даалгасан нь түүнд туршлага, нэр хүнд хоёулангийн зэрэг олгосон гэж үздэг. Хувлаан өмнөд Хятад руу чиглэсэн аянгуудад идэвхтэй орлохыг зэрэгцээ Хятадын цэргийн мэргэжтэнд татан тэдний арга барилыг Монгол арив нэгтгэн эхэлжсэн юм. Энэхүү шинжилтанд цэргийн чадварыг нэмэгдүүлэн зэрэгцээ ахаас шижиглэх хийч татсан. 1259 онд мөнх хаан өмнөд Хятадын аянданд байхдаа нас барснаар хаан ширээний асуудал цашмаг болсон юм. Хувлаа болон дүү ариг бүх хоёрын хооронд их мэдэн зөрчил нэгдэж 1260-аас 1264 хүртэл үргэлжилсэн иргэний дайн болж эцэстээ Хувлаа хаан ялж их хаан цалыг хүлээн авч, гэхдээ энэ ялт Монголын нийтлэлийг бүрэн хадгалж чадсангүй, харин баруун талын хандлагуудыг харилцаа хурцсан хэвээр үлдсэн гэж үздэг юм аа. За харин 1271 онд Хувлаа хаан Юан гүрний тунгаглаж нийслэлээ их болгосон ойролцоо Хамбалыг хот өнөөгийн Бээжин байгуулсан юм. Энэ Монголын түвхэнд томоохон эргэлт байсан бөгөөд анх удаа Монгол захирагч нүүдэлсийн нутагтаас хадгалж Хятадын хаадын даншил ёсыг бүрнээрээ хүлээн авч байсан гэж үздэг. Хувлаан Хятадын иргэний ажлын байлыг сайжруулах ихэнх анхаарал тавьж, татварын системийг шинжилж, хөдөөн аж ахуй бүтээмжийг нэмэгдүүлж, услахааны сүлжээг сэрвээж, нийтийн тарилгын аргаар хүнс нөлөөлөн ядуусыг хооллох тогтолцоо бий болгосон юм. Зарилгын тамхтай шуудангийн систем нэвтрүүлж, хурдан морьтоор дамжуулан мэдээлэл тарааж байсан дэлхийн анхны зохион байгуулалттай харилцаа холбооны сүлжээ гэж үздэг.
Хувлаан, Хятад, Монгол, Перс, Турк, Угар зэрэг олон улсын мэргэжилтнийг засгийн газраараа ажиллуулж хаан шүүхийг олон улсын нээлттэй газар болгосон нь түүнийг дэлхийн харах үзэлтэй нийцэж байсан юм. Худалдаа замд онцгой анхаарал тавьсан хувлаан замын харгуу дагуу буудал байгуулж цаасан мөнгийг улс даяар нэвтрүүлж энэ нь дэлхийн түвхэнд улсын хэмжээнд цаасан мөнгийг хэрэглэсэн хамгийн том туршлагуудын нэг болсон бөгөөд Марко Поло хувлаан ордонд 17 жил өнгөрүүлж Европод буцаж ирэн энэ агуу гамшигын тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн баруун дэлхийн Азийн талаарх ойлголтыг эргүүлэн өөрчилсөн юм. Цэргийн аян дайн. Хувлааны цэргийн аян дайнуудын хамгийн том амжилт бол 1279 онд Өмнөд Цөмг өрнийг эзэлсэн дарж Хятадыг бүхэлд нь Монголын захиргаанд нэгтгэсэн явдал юм. Ямны тулааны дараа Сүнгүүр унсан нь Хятадын өргөн нутаг Монголын эзэмшилд орсныг дуусгар болгож баталсан том хяналт байлаа. Гэвч Хувлаан хаан гадагшаа шиглэсэн аянуудыг бүгд амжилттай байсангүй. 1274 ба 1281 онуудад Японд ирсэн 2 аян болон хуйлаа гамшиг хүртэлгүүтэж 2 дахь аян дайнд 140 мянган цэрэг оролцсон бөгөөд Японы татвал болон Камакадзе буюу аюул чуурга хоёрын авсарсан нөлөөгөөр Монголын давчлал устгагдсан юм. Монголчуудын тэнгисийн дулааны туршлага хомос байсан тод илэрч байлаа. Вьетнам, Бирм, Яваны эсрэг хийсэн ч аянуудын ялтаас илүү хохирол авчирсан ой мод ус намайг дулааны уур амьсгал Монгол морьт цэргийн давуу талыг арилгасан эдгээр нөхцөл нь агуу эзэн хөрний хүчийг хязгаарлав. Энэ цэгийг судлаачид Монгол цэргийн өрөөсгөлийн байгалийн зохиол гэмээр тайлбарладаг. Соёл ба шашин шинжлэх ухаан. Соёл шашны хувьд бол Хувлаан шашны үлдсэнгүй байдлаар алдартай бөгөөд тэрээр Буддын шашин, Исламын болон Лаллын шашин, Христийн шашин, Даосизм, Конфуцийн сургаал зэрэг олон итгэлийг чиглэлийг хамт орсон тогтнох боломж олгосон. Буддын шашинд онцгой анхаарал тавьж Тибет Буддын ламын тэргүүр Пагаламыг шүүхтэй урьж шашин нь улс төрийн тэнцвэрийг хадгалах зорилготой тогтолцоог бий болгож Пагаламын зохиосон Кавтрат болох дөрвөлжин бичиг нь Монгол, Хятад, Перс зэрэг олон хэлний утгыг дамжуулах зорилготой байсан боловч ашиглалтын хязгаарлалтуудаа хэвээрүүлж түүхэн нэрээ даанч мөнгөлж чадаагүй гэж үздэг. Харин боловсрол шинжлэх ухааны хувьд Хувлаан Хятадын одоо орон мэргэжилтнүүдийг нөлөөгөөр шинэ хуулийн тогтолцоог нэвтрүүлж Эрдэнэтэнд орчуулж архитектурыг олдон татан оруулж Хятадын сонгодог уран зохиолыг Монгол эрдэнэ орчуулах ажлыг дэмжиж нэгэн зэрэг Монгол уужлан зан ажлыг хадгалах арга хэмжээ авч байлаа. Дэлхийн одоо хамгийн том агуу аялагчид нэг болгон Марко Поло Хамбалаг болоо одоогийн Бээжин хотыг үзснээ дэлхийн дамуу агуу хот ийм баялаг хот байхгүй хэмээн бичсэн Хувлаан ордны гайхамшиг түж чадал соёлын цэцгэлэн тухай хамгийн шууд гэрч болсон билээ. Хувлааны үед замын харгуй дэлхийн хамгийн эдтэй худалдааны сүлжээ болж өгсөн бөгөөд Европоос Хятад хүртэлх аялагчид худалдаачид элчин нар нэрцэг мэт дамжиг болов. Энэ зөвхөн барааны солилцоо биш харин санаа бодол, технологи, урлагийн солилцоо байсан юм. Хувлаан амьдралын сүүлийн жилүүд эмгэнэлтэй байсан. Хайрт эхнэр одоо их хатын Чапын 1281 онд хамгийн дуртай хүү Чингэм 1285 оноос барснаар Хувлаан хаан одоо их гашууд автаж ганцаар л дарамт алдагдлын нөлөөгөөр тэрээр эрүүл мэндийн буруу тухайн байдлаар орж эцэст нь 1294 оны 2 дугаар сарын 18-нд 78 наснда тэнгэр тальжээ. Хувлааны үлдээсэн өвөө нь асар өргөн хүрээтэй дэлхийн хамгийн том газар нутаг эзэмшиж байсан эзэн хөрний удирч байхын зэрэгтэй тэрээр Хятадын эдийн засаг дэд бүтцийг шинжилж олон улсын улдааны сүлжээг нэгтгэж шашны үлдсэнгүй бодлого баримтлан олон соёлын нийгмийг удирдсан явсан агуу манлайллыг харуулна. Хожимын судлаачид Хувлааг байлдан дагуулж биш барилга байгуулагч хэмээн тодорхойлдог нь Иван Гурн 1238 онд хүртэл үргэлжлэж Хятадын захиргаа соёлд Монголын нөлөөний мөрийг гүнзгий үлдээжээ. Бээжин хот Хувлааны байгуулсан Хамбалаг өнөөдөр ч Хятадын нийслэл хэвээр байсаар өндөрлсөөр
Үрдмөх оршсоор л байна. За дисплегийн одоо төгсгөлд бол хувлаа амбалтай гоц зөрчилтэй хүн байсан нь байлдан дагуулагч мөн барилга байгуулагч Монгол мөн хятад дайчин мөн эрдэмтэн тэрбээр дэлхийн түвхэнд хамгийн их найрын төвхтэй хамгийн анхуу захирагчдыг одоо нэг хэвээр үлдээж одоо агуу их түүхийг бүтээлсэн одоо нэг гэр дотор нэг улсыг байгуулсан том хаан гэж үздэг. За хэрвээ энэ видеод сонирхолтой гэж үзсэн бол лайк сарж одоо сувгтай өгтээж үлдээгээрэй. За комментод санал бодлоо хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.